Өгүүлбэртэй бодлогыг бодох аргууд. Бодлого: нарс мотор хийсэн хаалга 10.8 кг, хар мотор хийсэн хаалга 16.7 кг байдаг. Нийт 10 хаалга хийхэд бүгжин 14.3 кг байв. Нарс ба хар мотот хаалга тус бүр хэд байсан бэ? Арга 1. Бодит үлээр туршиж болох арга. 10 ширхэг модон хаалга байна. Үүнээс нэг нэгээр нь хар модон хаалганы зургийг солих замаар бодит туршилт хийж хариуг болно. Арга 2. Хүснэгтэж бичиж болох арга. Энэхүү арга нь нарс мод хар модны тоог хүснэгтээр бичих замаар хариуг болгох юм. Арга 3. Зөрүү тооцоолох арга. Нийт хийсэн хаалгыг нарс модон хаалга гэж үзээд нийт хаалганы жингээс зөрүүг олж тухайн зөрүүг байхгүй болгосноор хариуг олгох арга юм. Арга 4. Тэгштгэл зохиож болох арга. Энэхүү арга нь тухайн бодлогод тохирох тэгштгэл зохиох замаар бодлогын хариуг олох арга юм. Арга 5. Хавтангаар илэрхийлэн бодох. Энэхүү арга нь бодлогын өгөгдлийг хавтангаар загварчилж тухайн хавтангийн загвараар бодлогын хариуг гаргах арга юм.